Сайн байцгаана уу? Атмор компани инженер Мандлын өвлийн сэрүүн орж байгаатай уялдуулан та бүхэнд Атморын халаалтын системийг асаахтаа юуг анхаарах талаар танилцуулъя. За бид нөр 100хан дээр ярьсан байна. Манай Атмор компани 100хнууд маань 4.5 кВт, 6 кВт, 8 кВт, 12 кВт, 18 кВт, 20 кВт, 24 кВт-ийн 100хнууд байгаа. Үүнээс 8 хүртэлх кВт-ийн 100хнууд нь 2.2-оор ажиллана. 8-аас дээш кВт-ийн 100хнууд нь 3.80-аар ажиллана. Энэ айлын хувьд бол Атморын сүүлийн үеийн 20 кВт-ийн 100х сурлуулсан байна. Сүүлийн үеийн 100хны манай онцлог нь гэвэл индикатор нь доороо байрласан байгаа. Мөн автоматикийн авагч нь 100хныхаа дээрээ байрласан байгаа. Өмнөх оны 100хнууд маань бол индикатор нь дэлгэцэн дээрээ автоматикийн авагч нь доороо байрладаг байгаа. 100 хасаахтаа анхаарах зүйлсийг та бүхэндээ танилцуулъя. Эхний хэсэг нь бол тосоолоо шалгана. Илүүдэл тосоолны хэмжээ маань хангалттай бүрэн байгаа хэсгийг шалгана. Үүнээс хангалттай хэсгийг шалгасны дараа 100хны доор байрлах индикатор хэсгээс даралтаа харна. Даралт маань нэгээс доошоо орсон байх юм бол насаасаа залгаж ажилуулан даралтыг өсгөн 1.5 хүртэлх өсгөнө. 1.5 хүртэл өсгсөний дараа хаалт арматур хэсгээдээ шалгана. Хаалттай зүйл байхгүй бүгдийг нээх ёстой. Түүний дараагаас доотлох 100хны доор идэх пермичиг хэсгээ шалгана. Хэрвээ ямар нэгэн байдлаар пермичиг маань унтсан байх юм бол пермичиг 100х маань өөрөө асахгүй. Пермичгээ хийжээж 100-аа асаах төвчин дээр дарна. Дараагийн анхаарах зүйл нь 100-ны хажууд байрлах автоматик шууд унтрааж болохгүй. 100 болон парнас их авч иж 100-аа ажиллуулна. Температураа өөрийн хүснээр тохируулах горимтой бөгөөд павер төвчнээр дарж асаах үед тохируулсан температураар халж эхэлнэ. Та бүхэндээ Атморын цахилгаан зохийг асаах өмнөх анхаарах зүйлсийг танилцууллаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Атморын Facebook пэйж болон 77 44 43 80-аар холбогдорой. Баярлалаа.